Сайхан үзэгчтэй Mongolian News Channel телевизийн хөгжлийн хүрт хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаартаа бид жоншны салбарын тухай ярих болно. Жонш бол дэлхийн нийтээр стратегийн минерал гэж явдаг. Олон удаа хөгжилтэй орнуудын хамгийн их эрэлт хэрэгцээтэй ийм минералын нэг. Тэгээ энэ удаагийнхаа нэвтрүүлэгт бид жоншны салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай инженер Баудорж байгаа. За Монголоос Сэднэд нэгдлийн харьяа борон өндрийн уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулагч инженер Жигдэл болон Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны тэргүүн доктор Чин Зориг нарыг урьж оролцуулж байна. Ингээд нэвтрүүлгийнхээ эхэнд бэлтгэсэн дэлхийн жоншны нөөц зах зээлийн талаар зураглал үзүүлье найруулагч. За дэлхийд дээр бол 260 орчим сая тонн одоо жоншны нөөц бүртгэгдсэн байдаг. Энэ нөөцийг нь хэмжээгээр харах юм бол Монгол улс нэг Өмнөд Африк, Хятад, Мексик гэсэн ийм дөрвөн орны дараа дөрөвдүгээр байранд орж явж байгаа. Үйлдвэрлэлийн хэмжээгээр мөн одоо 4-5 айргийн тавд явдаг. За үйлдвэрлэлийн хувьд бол Хятад улс 66% буюу ер нь дэлхийн зах зээлийг, жоншны зах зээлийг бол Хятад улс ерөнхийд нь контролж байна гэж ингэж үзэж болно. Харин Монгол улс бол яхаггүй энэ стратегийн минералын хувьд бол бас дэлхийн одоо нэлээд дээгүүр ордог ийм одоо орон. Ийм учраас энэ жоншны салбарын бодлого бол онцгой чухал болоод байгаамаа. Ингээд асуултаа Баудорж байгаас эхлэе. Та олон жил одоо жоншны салбарт ажилласан хүн. Өнөөдөр одоо таны хувь туршлагатай хүний хувьд энэ салбарын хөгжил нь ямархан шатандаа явна. Ер нь хуучин болоод одоо өмнөх үе болоод өнөө үеийн энэ салбарын одоо олборлолт, үйлдвэрлэл бодлоо энэ бүхэн дээр таны одоо байр суурийг сонсё. За тэгэхээр Монгол улс анх 1953 онд жоншийг олборлож эхэлсэн. За энэ бол бэрхийн одоогийн бэрхийн уурхай Санжаагийн одоо уурхай гэсэн ийм нэртэйгээр олборлож эхэлсэн. За ингээд энэ үедээ бол тухайн үед Сов Монгол металл гэж тухайн үеийн зөвлөлтөй хамбат улс Монголын хамтарсан ийм бас нийгэмлэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн юм билээ түүхтэй. За ингэж байгаад энэ нийгэмлэг ажлаа тодорхой хэмжээгээр зогссон. Ер нь бол 60-70 оноос эхлээд энэ жоншны хэрэглээ бол дэлхийн хэмжээнд тухайн үед дэлхийн хоёр системийн зөрчилтэй янз бүрийн асуудал байсан. Энээс улбалаад ер нь бол Монголын жоншийг зөвлөлт холбоот улс тухайн үеийн хамтарч ашиглах талаар 1973 онд хоёр засгийн газрын хоорондын шийдвэр гарч энэ одоогийн өнөөгийн ажиллаж байгаа Монгол Орос Сэднэд нэгдэл гэж байгуулагдаад за энэ хугацаанд 73-аас 95 2015 оны хооронд үндсэндээ жоншны олборлолтоо борлуулалтын ажил бол улсын хэмжээнд маш онцгой анхаарал татаж зохих журмын дагуу технологийн дагуу ингэж олборлогч ирсэн. За ингээд дэлхийн хоёр систем задарсантай холбогдоод жоншны хэрэгцээ үндсэндээ бас тэмчих урдныхаа гүйцэхэргүй болж эхэлсэн. За хуучин одоо систем задарсан учраас хоёр улсад үн өртөгч гэсэн ялгаагүй харьцангуй ийм бас болж эхэлсэн. За энэ үеэс эхлээд үндсэндээ одоо жоншны үйлдвэрүүд маань бас нэг тиймэрхүү өнөөг хүртэл төрийн бодлогонд энэ байсан нэртэй болохоос тодорхой байгаагүй. Ягаад гэвэл өнөөдөр Монгол улсад нийтдээ ер нь Монгол улсын жоншны хаагуулгын боломжийн гайгүй хийгдсэн. Ягаад энэ тоо хэлж ийм ихтэй нийтдээ нэг 400 шахам жоншны одоо 300 гаруй жоншны тийм илэрч байдаг. За энээс гадна жоншны орд ашиглаж болохоор ийм одоо хэмжээний орд 77 байдаг. За энэний нийт хэмжээ жоншны одоо өдрийн одоо жоншны хэмжээ бол 150 орчим сая тонн байдаг. За энэс тухайн 53 оноос өнөөдрийг энэ 18 оны хүртэл гэхэд
нэг 30 сая орчим тонныг ашигласан байдаг. Тэгээд мэдээж байгаа цаана одоо дэлхийн ээжийн өөрт ийм байж байгаа. За юуг зүгээр сүүлийн үед бол энэ уул уурхай гэх мэддэг хүн бүгд одоо мэддэг болсон. Ялангуяа улс төрчид их мэддэг болсон. Их мэдэм хэрсэн ийм хараад зарим үед бас сэтгэл жоохон тийм юу байдаг. Юуг өнөөдөр бас технологийн талаар ер нь бас нэг тийм сайнгүй байгаа гэдгийг хэл. Энэ дээр одоо лиценз эзэмшиж байгаа тэр эзэдүүд төр хоёрын ажиллагаа бас нэг тийм ч сайн биш. Өнөөдрийн байдлаар нийт ашиглаж байгаа үйлдвэрийн маань 80% нь ил аргаар. 20% нь ялангуяа Монгол Оросыг оруулаад энэ тэр нэг 20 орчим хувь нь даалд ажиллаж байна. Тий. Ажилламаар орно. Тэгэхээр одоо ер нь жиншийн салбарыг ярихад бол Монголоос өвдмөд нэгдэл рүүгээр төсөөлөх хэрэг байхгүй. Яхахгүй бүх одоо жиншний томоохон уурхаанууд Монголоос өвдмөд нэгдлийн харьяанд ажиллаж байсан. Тэгэхээр энэ социализмын үед одоо Монголоос өвдмөд нэгдлийн ажиллаж байсан өнөөдрийн ажиллаж байгаа энэ одоо төвшин болоод өвлийн төвшинд нь ямар хөө төвшин төрөөд байна. Монголоос өвдмөд нэгдэл хуучин шиг энэ жиншний салбарын одоо гол тоглогч байж чадж гэнэ үгүй юу? Энэ талаар одоо баяжуулагч инженерээс тодруулъя. Сүүлийн үед одоо гадны зах зээлээс шалтгаалаад одоо манай борлуулалт муудснаас за Монгол Орос өвдмөд нэгдэл компани яг хуучин шиг одоо бүрэн юугаа хүчин чадлаараа жиншиг боловсруулж чадахгүй байгаа. За энэ бол юу захиалагчаас хамаарч байгаа. За улсын хэмжээнд бол яг хоо тэргүүлж явна уу гэхээр тэргүүлж явна. За бүх жиншны одоо боловсруулалт бол манайхаар хийгдэж байгаа. За өнөөдрийн байдлаар бол манайх өнгөрсөн жилийн байдлаар одоо манайх баяжуулах фабрик маань 122 мянган тонн хүдэр одоо боловсруулад за 95 маркийн 24759 тонн баяжмал гаргасан байна. Экспортод гаргасан байна. Энэ бол одоо манайх захиалагчаас хамаарат шалтгаалаад бид нар жилдээ одоо нэг улирал гарна л одоо ажиллаж байгаа. За бус улиралд нь бол одоо төмрийн өдрөө баяжуулж ажиллаж байгаа. Ер нь хүчин чадлынхаа нэг 30-40% л ашиглаж яах гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээ хуучин Монголоос өвдмөд нэгдэл Полевская Кролетовый завод гэдэг одоо Уралд байдаг. Энэ завод хоёрыг ихэр үйлдвэрүүд гэж ярьдаг байсан. Тэгэхээр одоо тэндээ нийлүүлж гэнэ үү эсвэл өөр зах зээл рүү нийлүүлж? Өөр зах зээл. Манай зах зээл бол ерөнхийдөө Оросын холбооны ус. Гол зах зээл Оросын холбооны ус. Одоо бол Оросын холбооны усынхаа Гала Полимер гэсэн компанитай л яаж байгаа. За чин зэрэг доктор та Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны тэргүү. Тэгэхээр яхахгүй ашигт малтмалыг түүхийн дээр нь гаргахгүй байх, энийг баяжуулж үнцэн хөргөх, аль болохоор одоо эцсийн бүтээгдэхүүн рүү чиглүүлэх, ингэж үнцэнд өргөх тийм ээ. Ийм бодлогыг энэ холбооныхын зүгээс явуулж байгаа байх. Тэгэхээр жиншиг бид нар энэ ямархуу төвшөнд боловсруулж байна. Хичнээн одоо баяжуулах үйлдвэр энэ одоо экспортлж байгаа жиншны хэдэн хувь нь боловсруулагдсан байдлаар гардгийг ямар үйлдвэрүүд баяжуулж байна гэдэг талаар та мэдээлэл өгөх үү? За тэгэхээр ер нь бол баяжуулна гэдэг маань болохоор өөрөө газрын өршөндөл байж байгаа. Бага агуулгатай өдрийг бид нар баяжуулж олон улсын зах зээл дээр тэр дунд нэг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л гол чиглэж байгаа процесс шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дотор бол болж игэл хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр ашигтайгаар шийдвэрлэх боломжуудыг бол эрэлхийлнэ гэдэг чинь бас их хэмжээний туршилт судалгааны ажлын үр дүн дээр бол явагдаж байдаг. За яг одоогийн байдлаар бол ашиглагдаж байгаа техник тоног хөрөмжөд аваад үзэх юм бол борондрын уулын баяжуулах үйлдвэртэй ижлэхнэр ихэвчлэн бол фолтацийн аргаар хөвлөн баяжуулах аргаар кальцийн фторын агуулгыг бол дэвшлүүлж олон улсын түвшинд бол худалдаалж байна. За хэрэглэгчийн хувьд аваад үзэх юм бол Оросын холбооны ус бүгд намж хятад ард болсон. Үүнээс гадна бол сортын баяжуулах гэж бол бид нар нэрлээд бол үндсэндээ сурж явах шиг байна. Гарааргаар бол тодорхой хэмжээний өндөр агуулгатай хөдрийг ялгаж, за тэрнээс хойш 75-аас дээш хувийн агуулгатай баяжуулалтыг экспортод бол гаргаж байна. За ингээд ядуу агуулгатай хөдрийг бол процесс рүү бол оруулж байгаа.
Үүнээс гадна олон улсад бол бас технологийн дэвшлүүд бол янз янзаар бол яригдаж байна. Тэгэхээр манай боёжуулалтын холбооны бас нэг хийж байгаа ажлууд нь дэлхийд дээр олон улсад хэрэгжиж байгаа томоохон шинэ технологиудыг аль болохоор туршиж судлах, за шаардлагатай бол тэрийг түгээн дэлгэрүүлэх, мэдээллийг хүргэх, боёжуулалтын чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад сурчлан таниулахын чиглэлийн ажлыг бол бас тохируул эрхэмлдэг. За хамгийн сүүлд бор өндөр дээр ч гэсэн туршигдсан, өргөний өдөр дээр ч туршигдсан байгаа зарим нэг хувийн хвшлийн компаниуд дээр туршигдсан тэр мэдрэгч суурьсан технологийн асуудлыг бас нэлээд хэд хэдэн удаагийн туршилтын үр дүнгуудээр бол гараад ирсэн байдаг. Энэ нь болохоор анхдагч өдрийг бол өөрсдийнх нь өгж байгаа хөнгө болон өдрийнхөө шин чанар дээр тулгуурлан агуулгыг өсгөөд тэдгээр агуулгыг бол экспортод гарах хэмжээнд байх нь ядуу агуулгатай өдрийг бол үйлдвэрлэлийн нөхцөлд оруулах боломж нь юу вэ? Ингэснээрээ бол хаягдл хамгийн бага байхаар. Энэ чинь өөрөө Монгол улсын ач холбогдолтой тухай хуулийн заалт бол байгаа шүү дээ, тийм ээ. Эрдэсийг бол иж бүрэн гүйцэд ашиглана гэсэн энэ хүү заалтын хэрэгжилтийг биелүүлэх усныг өөрчлөж нөхцөл болох талаар бол нэлээд судалгаануудыг бол хийсэн. За энэ дээр голчилж явж байгаа нь бол бас ташдандаг инженерийг бол бас энэ дурдж болно. Жоншны за хэрэглээ ерөнхийд нь сая зураглал харууллаа. За зах зээл манай борлуулалт бол үндсэндээ бол зөвхөн зөвлөлт холбоо улсад Оросын холбооны улс руу гаргадаг байсан бол одоогийн байдлаар энэ жил 18 онд 555 мянган тонн хөдөр одоо баяжмал нийт гаргасны 364 мянган энэ чинь бараг 70% зөвхөн бүгдээрийн хятад улс руу гарсан байна. Тэгэхээр жоншны хэрэглээ хятад бол их хамгийн дэлхийн томоохон экспортлагч гэдгийг бид нэр түрүү харсан. Тэгэхээр гол хэрэглэгч орнууд нь ер нь хаа байдгийг яг ямар зориултаар жоншиг ер нь хэрэглээд байна. Энэ талаар та одоо борон дөрийн баяжуулагч инженерийн зэгдэлд бол тодруулж өгнө үү? За. Одоо манайхаа за борон дөрийн уулын баяжуулалт гаргаж байгаа баяжмлын манай марк бол Фултаци одоо баяжмал ФФ 95 маркийн баяжмал гаргаж байна. За гар ялгалтын ФК 75 маркийн баяжмал кусок баяжмал гаргаж байгаа. За энэ баяжмлыг бол ерөнхийдөө ер нь бол жоншиг бол хэрэглээ бол ер нь гол ган хайлуулах хими үйлдвэрт хэрэглэж байгаа. За бусад одоо гоёл чимэглэл, за керамик лид, кролит гэдэг ингээд төмөл хөнгөн цагааны үйлдвэр бол хэрэглэнэ. За манайхаас гаргаж байгаа юу бол ерөнхийдөө баяжмал хэлбэрээр одоо тэр хайлуулах үйлдвэрүүд л нийлүүлж байгаа. Түрүүний тэр график дээр гарч ирсэн одоо дэлхийн зах зээл бол нэг хэрэглээ 2 тэрбум орчим доллар багшгүй нэ. Жоншны 2023 он гэхэд 4 тэрбум доллар болчихно гэж. Тэгэхээр манай одоо найруулагчдын бэлдсэн энэ слайдн дээр гарч ийн шил, керамик, за ураны ангижруулалт, кролит, камерын линзнүүд, микроскопууд, гоёл чимэглэл, за тэр байтугай одоо энэ усны цэвэрлэх байгууламж шүү дээ. Цэвэрлэх байгууламж, за нефтийн үйлдвэрийн нефт олборлох гэдэг энэ маш олон салбарт ашигладаг. Электрод хүртэл маш ихээр хийдэг юм байгаа. Тэгэхээр энэ дотроос ер нь одоо Монголд үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгааг нь одоо баяжуулагчийн хувьд доктор чин зөрийг та юу гэж харж байна? Ер нь энэ одоо салбаруудаас энийг одоо Монголд ингээ хөгжүүлж хийсэн гэсэн та нарын хийж байгаа судалгаа байна уу? Ийм төсөл хөтөлбөртэй хүмүүс ер нь байна уу? За ер нь бол зүгээр нэг энийг нь хэрэгжилж хэмжсэн гэхээс илүүтэйгээр хэрэглэгчийн зах зээл дээр л бид нар хамгийн гол нь тулгуурлах шүү дээ. Шинээр үйлдвэрлэх бүтээгдэхүүн байлаа гэхэд тэрийг хэрэглэгч болоод эдийн засгийн үр ашиг, за нийгмийн талаас ажлын байрны нэмэгдэх боломжууд, за цаашлах юм бол байгаль орчинд үзүүлэх эрг ширэг үр дагавруудын талаар бид нар олон талын судалгаануудыг бол бас хийж байгаа асуудал бол хариулах хэрэгтэй. Түүнээс бол одоо юу гэдэг нь гангийн үйлдвэр барилаагаа тэгэнгүүт энэ чинь бид нар дулаан хялгууруулах чадварыг нь ашиглаад жоншны одоо энэ фултаци баяжмлуудаа хэрэглээд авчин. Тэгэхээр зэрэг одоо нэг мянган ажлын байр нэмэгдэн тэдгээр нэг хийсвэр тоон дээр яриад байгаа болохоор зарим ажлууд бол жоохон тийм нэр хүнд нь унж үнгүүддэг байх л гэж би хувьдаа боддог. Ерөн зүгээр яригдж байгаагийн бодлохоор манад гангийн үйлдвэр бол яригдж байна. Зэсайлах үйлдвэрийн асуудлууд яригдж байна. Мөн дээрээс нь болохоор Эрдэнэт үйлдвэрийн дэргэд бол төшөөлж гисэн бас тийм электродын үйлдвэрээс сууж байгаа тийм. Эдгээр дээр ажиглаад үзэхэд бол цаашдаа бас бид нар энийг дотоодын нөхцөл үзэлцээг ашиглаад гаднаас шин дотоодоос бэлдсэн түүхий дээр хангах юм бол
зардлын хувьд бол бууруулах боломжтой. Гэснээр энэ зардлыг бууруулснаар бол гарч ирж байгаа бүтээгдэхүүний маань өртөг олон улсын худалдаалах түвшинх одоо үр ашиг талаас бол ямар хөө нөхцөлд байх вэ гэдгийг бол давхар харах шаардлагатай. Гангийн үйлдвэр дээр бол энэ аюун жанш маань өөрөө тэр долооны процессыг их ялгаруулдаг юм байна л да. Одоо Монголд арахчууч гэсэн дээр бол тунсаа гэдэг боорын хүчлийг бол хэрэгэлдэг гэсэн. Түүнтэй адилхан бас тэр философид нэмэлтээр бол хэрэгэлдэг юм байна. Мөн дээрээс нь тэр электродон дээр бол яг энэ шин чанарыг нь бол ашиглаад тэр гадна талын бүрэлдэхийг бол хийхэд бол жаншны энэ бажимлуудын орц найрлагууд бол байдаг юм байна. За яг хэрэгжилж байгааг нь очиод газар дээр нь үзээд энийг бол ийм төвшөнд бол хэрэгжилчлээ гэж одоо хараад тэр туршлагыг нь бол судлаад ирсэн бол харьцангуй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол цаашаа өргөжлүүлж бол бас нарийнчсан судалгаануудыг хийж зорилттой зах зээлээ хангах үүднээс бол хандсан дээр байх гэж бодож байна. За мэдээж хэрэг жаншны зах зээлийн ер нь гол хэрэглээ бол металл ургийн үйлдвэр дээр ба тий. Өнгөн цагааны үйлдвэрлэл, металл ургийн үйлдвэр дээр байдаг. За манайд бол нэг хэрэгжсэн зүйл за зис соёлуулах үйлдвэр хэрэг байгуулагчвал хөхрийн давхар эсэл маш ихээр гарна. Энийг одоо энэтэй одоо давхар эслээ, хөхрийн давхар эслээ, хөхрийн хүчлээ ашиглах үүднээс ёсны салбарынханд бас нэлээд том зах зээл байна гэж ингэж үзээд байдаг. Энэ талаар одоо та бүхэн судалсан одоо Монгол Улс мэдээлэл байдаг. Quality үйлдвэр байгуулагч гэдэг юм уу? Ийм одоо боловсруулсан тез үү байгаа. Хамгийн одоо эхний шатчин бол quality үйлдвэрлэл байгаа шүү дээ, тийм ээ. Миний мэдэх юм бол зөвхөн өмнө нь бол одоо 2010 оноос дараа бол Монголд ч 2 дахиад төслөл хэрэгжижсэн. Буран дрын болон байжуулах үйлдвэрээ төсөглөөд одоо энэ жажиг шалгах зөвшөөрлөх үйлдвэрийг бол барих нэг асуудал. Нөгөөх нь бол жаншныхаа үйлдвэрлэлийг төсөглөө сайн таны хэлж одоо quality үйлдвэрийг байгуулах төслийн асуудал яригдчихсэн. Тэгэхдээ энэ нь бол тийм нарийн эдийн засгийн тооцоо судалгаанууд нь бол олон нийтэд нээлттэй болохоор хэмжээнд бол өгдөг байх гэж бодож байна. Ган хайлах дээр жажиг шалгах зөвшөөрлөх үйлдвэрийн хувьд бол ялгаруулж ирж байгаа хөхрийн хүчлийн хувьд аваад үзэх юм бол энэ байгаль орчинд их сөрөг нөлөө үзүүлнэ гэдгээр бол нэлээд их хэмжээний эмзэг бодлыг бол дагуулж байдаг. Гэхдээ нөгөө талаар хөхрийн хүчлийг хэрэгэлдэг үйлдвэрлэл рүү явсаныг нийлүүлэх боломж байдаг юм байна л да. Хөхрийн хүчлийг бол бас 2-3 янзаар бол гаргаж болдог юм байна. Шингэн хүчил хэлбэрээр нь бол гаргаж бас өндөр жуусан тэр банк савнд бол агуулгах хэмжээгээр химийн үйлдвэрт бол нийлүүлэх. Эсвэл одоо фосфортой нийлүүлж фосфор хүчлийн бордоо үйлдвэрлэж фосфор хүчлийн бордоо бол дэлхийн нийтийг бол амарсан нэлээд төгөөмөлөөр илгэсэн бас сайн чанарын бордоо байгаа. Гуравдах нь болохоор тийм элемент үхрээр нь бол ялгаж авч тэдгээрийг бас хэрэглээнийхэн төрүүлдвэрүүд рүү нийлүүлэх гэх мэтлэнгээр ингээд зах зээлээ өөрсдөө ингээд судлаад үнийгээ дагаа хөгжүүлээд явах боломжууд бол байдаг юм байна. Түүнээс бол ерөөсөө яг нэг талаас нь бол ерөөсөө харах бол туйлын одоо сүргүр дагаврыг ямар ч зүйлээр бол авчираад байгаа юм л да. Энэ сүүлийн үед би бавд болоод асуулт тавих чинь сүүлийн үед жанш олборлдог аж ахуйн нэгжүүд бол их олон болсон юм шиг. За аж ахуйн нэгж гэж хэлж болно. Одоо хуурай олборлагч гэж хэлж болно. Зүгээр иргэдүүд байна. Одоо нинжа нар гэх юм уу. Ер нь л одоо жаншиг бол ер нь зүүн өмнөд нутгаар Монголын өмнөд нутгаар бол энэ газар сайгүй олборлж байна. Тэгэхээр та түрүү 300 гаруй за 400-аад илэрч байна гэсэн далаад одоо томоохоо ордог. Лицензийн тоог харахад бол яг албан ёсоор лиценз авсан бол 170 орчим ийм лицензтэй аж ахуйн нэгж байна. Тэгэхээр ингэж одоо хавтгайруулан одоо олборлно гэсэн ийм ер нь төлөвлөгөө социализмын үед байсан юм уу? Энэ ямар өчигтэй судалгаанууд байсан? Эсвэл одоо энийг үе шаттай төлөвлөгөөтэй олборлох ёстой юу? Эсвэл яг одоо өнөөдрийн юм нь бол ингээл ер нь зах зээлийн зарчмаараа ингээд авчдаг нь аваад байж ах ёстой гэж ингэж бодож байна уу та? За энэ дээр ялангуяа би түрүү хэлсэн 70-аас 95 он 2000 он хүртэл тодорхой үйлдвэрүүд ингээд зохих технологийн дагуу энэ ашигт малтмлыг ашиглаж байсан. За Монгол улсад хэрэгж чиглэсэн ашигт малтмлын тухай хууль гараад хэн Монгол улсын иргэн ямар ч орд ашигт малтмлын лиценз элсэж болно, ашиглаж болно, эзэмшиж болно гэдэгтэй холбогдоод тэртээ би түрүүн нэг зохист орсон юуны жаншны хайгуул үндсэндээ тэр нэг орд гэж байгаа 70 хэдэн орд юмдаар ордон дээр боломжийн хайгуул хийгдсэн. 400-аад элэрцийн бол хайгуул нар ивчсэн юм хийгдэггүй тооцоонд. Тэгээ тэрнтэй холбоотой хүн бүгд л би түрүүн хэлсэн хүн бүгд
одоо урхайн одоо болсон энэтэй холбогддог төрөлсгийн алдаатай бодлогын улмаас ийм байдалтай. Нэгэн төрөөс авсан 170 гаруй лиценз ашиглах хэрэгтэй. Монгол улсын ямар ч ууланд хорионгүй. За энэ дээр одоо үндсэндээ тэрний нэлээд тийм бүдүүлэгтэй өхөн хатуухан хэлчихвэл энэ одоогийн ашиглаж байгаа тэр хувийн хвшлийн нөхөрлөлийн албан бус гол нь энэ албан бус одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ одоо нөхөрлөл хувийн иргэн эдний хувьд бол үнэхээр одоо амжиргаагаа нэг талаас нь ягаад амжиргаагаа нөхөө их усрыг болгох гэж байна. Нөгөө талаар энэ технологийн асуудал бол бүрч ярих юм байхгүй. Зүгээр л одоо ямар нэгэн амьтан өөртөө хорогдох нөх тарга одоо шиг ийм л нөх ухаад огтсон ийм байж байгаа. Тэгээд одоо энэ бол нэг удаа үргэлжлэхгүй. Нэг 10 жил үргэлжлээл технологиор далдаргаар ашиглахгүй бол энэ үнэхээр бол ийм л замбраагүй юм болчихсон. За энийг төрийн бодлогыг бас нэг ийм байдлыг халах гэж энэ хууль ус ажиллагааг зогсоох гэж зарим татвараад тэр ийм байдлыг зогсоох гэж харин Монголын жонш олборлагч, борлуулагч, экспортлогч, боловсруулагчдын холбоо гэж төрийн бус байгууллага байдгийг. За энэний дэд тэргүүнээр нь ажиллаж байгаа цэгт бас төрийн бодлогод энэ талыг тусгах гэж чамгүй ажил хийж байгаа. Өнгөрсөн онд энэ талаар бас нэг яамны комиссийн яамны хэмжээд ажлын хэсэг гараад тушаа шийдвэр гараад ингээд бас явж үзсэн. Өөрөө энэний одоо ахалж ажиллаж байсан байна. Би намайг бас энэ юунд оруулсан. Үнэхээр байдал газар дараа ийм л байгаа. Энийг зэгцлэх хэрэгтэй. Өнөөдөр тэд одоо ард түмнийг буруутгах, тэглээ инглээгээд гоочлохоос өмнө төр бодлогоо тодорхой болгоод дэмжил үзүүлэх юм үзүүлээд болохгүй бас зарим юмдаар одоо тэр төрийнхөө нүрийг бас нэг нодорга харуулахаас өөрөөр ингэж зэгцлэхгүй юм бол үндсэндээ Монгол одоо нөхөн сэргээл ийм юм юу ч байхгүй. Энийг одоо яаж за хамгийн гол нь энийг цаашдаа ашиглана. Тэгэхдээ маш бага хаягдaltaй, маш бага бохирдолтой хаа бүлэний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. Одоо саяны тэр замарт болсон юм харж байгаа зүгээр мэдэн хүн харахад одоо ямар байна вэ? Ийм байдлаар хангасан технологи олж шилж сонгож нутагшуулах. За энэ дээр бол төр яахгүй жишээлбэл тэр 100 хэдэн хүн чинь үндсэндээ одоо нэг хурд яатунаас өөр бага зүгөө. За дээдлийн мундаг нь одоо экскаватор тэр бульдозертэй ийм л юм байгаа шүү дээ. Энэ одоо нэг ингэж ажиллуулж ингэх төрөөс бодлого дэмжих ийм л юм хэрэгтэй гэж ингэж зүгээр харахад ийм байгаа. Би явж үзсэн. Хуваарь жиш олборлагч юм бол ер нь хэд тэр орон нутгатаа нэг тохиролцох маягаар л олборлоод байх шүү. Тэгэд энд бол мэдээж тогтмол зардал гэж байхгүй байгаа. Тэгэхээр энэ томоохон үйлдвэрүүд одоо борон үйлдвэр шиг мөн үү бэрхийн үйлдвэр шиг одоо энэ үйлдвэрүүд чинь олон зуун одоо мянгаад ч юм уу ажилчинтай маш их одоо өндөр зардалтай. Тэгэхээр танайх ер нь одоо яаж өрсөлдөж байна? Ер нь Монголд одоо баяжуулах үйлдвэр 20 үйлдвэр байна гэдэг ийм судалгаа байгаа тийм. Тэгэхээр энэ 20 үйлдвэрүүдийн за 90% нь хятадын үйлдвэрүүд байгаа. Тоогоор нь үзвэл. Тэгэхээр энэ үйлдвэрүүдтэй танай үйлдвэр ер нь одоо гарч байгаа бүтээгдэхүүн чинь үнийн хувьд өрсөлдөж чадж гин үү? Ер нь үнэ яаж зохиод одоо хөдөлтааны гадаад экспортлоо шүү дээ. Үнэ бол тухайн баяжмд гаргаж байгаа бүтээгдэхүүн нь өөрийн өртгөөс шалтгаална. За бид нэр өөрийн өртгийг бууруулахын тулд яаж технологи шинжилэх вэ? За 2009 онд баяжуулах фабрик бол тоног төхөөрөмжийн шинжилт хийсэн. За үргэлжлүүлээд одоо бас технологийн өөрчлөлт бас судалгаа шинжилгээ хийгдээд явж байгаа. За тэрнийхээ дагуу одоо өөрийнхөө өртгийг бууруулах ажлууд хийгдээ явж байгаа. Одоо энэ нэвтрүүлгээр ч гэсэн дамжуулаад мэдээж энэ чинь хүн болгонд амьдрах гэж байгаа юм чинь дор үрдэл одоо зэн шалбарлах тий. За аль болохоор нэг ахуй амьдралдаа нэмэрчих гээд ингэж байгаа. Гэхдээ энэний цаатлын одоо байгалийн үүсч болох хохирол мөн үү. Хоёрдугаарт нь эдийн засгийн хувьд нөгөө
Одоо нэг ордын чинь энэ тэндээс нь одоо нөх ухаад орох чинь дараа нь үйлдвэрлэлийн аргаар олборлох гэдэг ашиглах гэдэг бол ихэнх өндөрлөлтөй болдог баг тийм. Тэгэхээр энэ чиглэлийн бас одоо соёлын гэрүүлэх чиглэлийн юм их нь эргээд бид нар технологийн дагуу зөв олборлоод бүрэн ашиглаад одоо хаягдлгүйгээр ижүүрэн ашиглаад сайн боловсруулад тэгээд аль болох одоо гүнзгий боловсруулад үн цэнд хүргэх юм бол нөгөө одоо тэний одоо нэг аргалаад өөрсдөө ухаж олборлж байгаагаас илүү их хэмжээний одоо орлого олж улс орнчтэй сум орон нутагт гэсэн олох юм а гэдгийг энэ чиглэлийн ажлыг нь хийх ёстой. Яам мэдээж энэ хүчин хүрэхгүй. Тэгэхээр илүү одоо мэргэжлийн холбоодууд магадгүй тэр экспортлогчдын холбоо юм уу, баяжуулагчдын холбоо байх юм уу? Ер нь яаж ажиллах ёстой гэж бодож байна. Энэ дээр одоо та доктор хүний хувьд бас нэлээд судалгаа хийсэн байлгүй. Яг нь ер нь бол таны яг саяны хөндөд байгаа асуудлууд ингээд ерөөсөө цогцорол басна төрийн бодлоготой суух хэрэгтэй асуудлуудын нэг л болж таарад байгаа шүү дээ. Тэгээ яг бодлого байлаа гэдээ хэрэгжидгүй байх юм бол тэр бодлогыг хөлбөрч одоо бид нар яах ч хэрэгтэй юм лээ тийм ээ. Дээрээс нь хамгийн гол асуудал нь болохоор бид нар тэнцээ яг юу байгаагаа хувийн болон төрийн тэр төсвийн хөрөнгө оруулалтаар л хийгдэж байгаа тэр хайгуулуудын ажлын үр дүндэр бол маш сайн тодорхой болгосон байх шүү дээ. Тэр тодорхой болгосон нөөцөн дээр тулгуурлаад үйлдвэрлэлийн аргаар үйл ажиллагаа явуулахад бол эдийн засгийн хувьд өршөлттэй байх нөхцөл бололцоог нь бол хангасан тийм томоохон ордууд байна уу юу гэдэг дээр нь шинжилгээ хийх хэрэгтэй. За энэ ордуудыг бид нар хизээ зах зээлийн ямар одоо эрэлт хэрэгцээнийх нь үед нь эдийн засгийн ямар эрэлт хэрэгцээ үнийн өсөлт бууралтын үед нь ашиглах хэрэгтэй юм бэ гэдэг дээр нь бас нэг тодорхой хэмжээний хатуу бодлогоорчих шаардлагатай. За түрүүний таны асуултан дээр зүгээр хавсруулаад яг энэ сайн асуултад хавсруулаад хэлчихвэл би бол хувьдаа яг энэ хувийн хвшлэр бол явж байгаа хүмүүсийг нэг буруутгаад арга байхгүй юм шиг мөртлөө сорчилж явж байгаа явдлууд ч өөрөө эргээд үйлдвэрлэлийн аргаар эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бол бүрэн үгүй хийж байгаа шүү дээ. Алтных чалгаа байхгүй жоо ер нь ямар ч ордол байлгаа байхгүй. За та ялангуяа бол жончны хувьд аваад үзлээ тэгээд энэ ч нэг дунджаар 40%-аас доош 30%-аас доош хувийн агуулгатай нөөц үлдчихлээ. Ихтэл тэрийг үйлдвэрлэлийн аргаар ашиглахад өнөөгийн нөхцөл байдалд магадгүй жончны хүн цаашаа 2 дахин өсгөл бол эргэлтэнд оруулах бүрэн боломжтой. Гэтэл яг өнөөгийн нөхцөл байдлаар бол нэг эдийн засгийн эргэлтэнд оруулах ямарч боломж бол бүрдэхгүй. Ингэснээрээ бид нар зүгээр л нэг сайхан баялагтай л хүмүүс л болж үлдэн шүү дээ баялагтай. Тэгэхээр баялаг байгаа юу байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол орон нутгынчдэр төр засаг нь бол нэгдсэн системтэй арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байгаад байна. Дээрээс нь болохоор зэрэг альва нэгэн жижиг уурхаанууд ялангуяа за ихэнх тохиолдолд за тэр хүмүүс ус намайг өсөлнө биз эргээд нөхөн сэргээлтийн ажлынхаа зардлыг бол тэгтэл тэр энэ үйлдвэрлэлийн зардалтай шингээ гэдэг нь чинь даахгүй шүү дээ. Ихэнхдээ даахгүй байгаа. Дааж байгаа нь бол яг болж байна. Нөхөн сэргээлтийн ажлаа хийж байна. Эргээд хүн болон байгаль нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврууд нь бол сайхан арилгаад ингээд хүлээлгээд өгчөж байгаа тохиолдол бол энэ нэг асуудал. Гэтэл энэ ажлаар бол даахгүй энэ зардлыг ашиг болгож авч байгаа тохиолдолд энэ бол эдийн засгийн үр ашиг за яг тэр хувь хүндээ бол эдийн засгийн үр ашигтай компанид нэг удаагийн үр ашигтай гэхдээ байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг үр дагавраа бид нараас эргээ харах хэрэгтэй юм л зүйл болж орж байна. Тэгэхээр нөгөө нэг олон улсад яригадаад байгаа 2030 гээд хөтөлбөрч зарлчлаа доктортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд байгаль нийгэм эдийн засаг гэсэн 3 тулгуур байгаа нэмаа нэр нь өөрөө хүссэн үсээгүй зөрчигдөөд эхэлчихэж байгаа байхгүй. Энэ тулгуур байгаа зөрчигдөөд эхлэхээр чинь бид нар аль талаас нь харах хэрэгтэй юм бэ гэдэг асуудал бол боцоод гараад ирж байна. Тэгэхээр эдийн засгаас нь харьяа гэхээр зэрэг бид нар бүс нутгийн эдийн засгаас улсын эдийн засаг, дэлхийн эдийн засаг гэдэгтэй холбох гээд байна уу? Хувь хүний болоод тэр тухайн хэсэг бүлэглэлийн эдийн засгтай бас холбох гээд байна уу гэдэг асуудал дээр ч гэсэн энэ ч өөрөө ялгаатай тооцоололт бол хийгдэж гарах ёстой юм л зүйлүүд бол ажиглагдаж байдаг л та. Ер нь жаншны бүс нутгаар явахад нэг ийм байдал ажиглагдаад байна. Юу гэхээр за энэ логистик компаниудад нэг тайлан юм ааг тийм ээ. Уул ажлын төлөвлөгөөгөө батлуулна. Мэдээж татвараад натаа төлнө. Гэтэл ерөөсөө амнат төлдөггүй, татварч төлдөггүй, өөрсдөө лицензгүй ийм компаниуд байна. Их хэмжээгээр экспортлсон. Тэгээ энэ одоо аль ямар хуулийн одоо хүрээнд ингээ үйл ажиллагаа явуулаад байна. Тэгэхээр тийм юм цоорхоо байхаар чинь энэ компаниуд руу нөгөө хувийн өөрөө олборлогч гэдэг чинь авчиж ямар бүртгэлгүй хаанаас их усүрэн тодорхой. Аль сум одоо энэ дунд говийн 3-4 сум, дорн говийн нэг 4-5 сум, хинтигээ, Сүхбаатараас, Дорндоос ирээс газар сайгүй малтаад аваачаал овоолчдаг. Ерөөсөө гарал үүсэл байна. Тэгээ энийг ер нь яаж одоо хяналтанд оруулж зөв болох хэвээр. Мэдээж одоо өөрөө түрүү хэллээ шүү дээ. Энэ бас иргэдийн эрх гэдэг юм уу, бас амьдрах гэж зүтгэж байна. Гэхдээ энэ нөгөө урт хугацааны
одоо хойч үеэж бодсон, байгаль орчноо олж бодсон, улсад олох юмаач бодсон. Байлшгүй нэг зохицуулт хэрэгтэй байна. Энийг яах ёстой? Энэ дээр одоо та санал үйл хэлээч. Хэрэгжүүлж чаддаг зорилт зохицуулахаас өөр байхгүй. Эрх зүйн орчноор. Миний хувьд бол. Гэхдээ миний ярьж байгаа зүйл бол бас энэ бүх салбарын хүмүүсийг бол төлөөлөхгүй шүү дээ. Энэ бол миний бас өөрийн үзэл бодол. Тэгэхээр эрх зүйн орчноор бол дамжуулаад энэ ч бид нар тусгай төр зөвшөөрлийг олгож байгаа. Ухаж эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа тэр нөөцийг сорчилж ашиглахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлэх тэр төвшин дээр нь л бол хамгийн гол анхаарлаа хандуулах. Тэгээ энийг нь болохоор аймаг орон нутгаар нь дамжуулаад шаардлагатай тохиолдолд үнэхээр өндөр хариуцлагыг өргүүлж чадах юм бол мэрэгжлийн холбоотой үүдийг ашиглаад төр хувийн хвшил, төр мэрэгжлийн холбоод эдгээр одоо хамтын ажиллагааны үр дүн дээр бол төлөвшүүлэх боломжууд бол бий байгаа л гэж харж байгаа. Таны түрүүний асууж байгаа тэр зүйл төрхээр одоо энэ жишээлх юм бол хууль ёсоор олборлчихсон. Хууль ёсоор шүү дээ тийм ээ. Олборлчихсон, борлуулалтаа хийчихсэн. Тэгэхдээ борлуулалтаа ихтэй компани дээр хийгээд юм уу эсвэл хувийнхээ нэрээрээ хийгээд татвар төлсөн байгаа тохиолдолд бас дахиад нөгөөдөг чинь татварын тухай хуулийнхаа заалтан дээр шаардлага хангацчихсан. Олборлолт тэр ухаж олборлож байгаа асуудал дээр болохоор зэрэг хууль зөрчижчихсэн. Одоо энэ тохиолдолд наадах чинь бас дахиад авч чадахгүй маргаантай асуудал хүртэл гарч ирж байгаа талаар мэдээлэл бол асар их байгаа шүү дээ. Салбар хоорондын уялдаа нийлээ алдагдаад байна. Манай найруулагч шинэ бомбуудаар гаргасан дэшний экспортын мэдээллийг харууллаа. Тэгэхээр жойш экспортлохдоо ерөнхийдөө урагшаа төмөр зам дагсан хамгийн наадлынх нь бочоод бороо өндөр байгаа. Ингээд айрыг гэсэн ерөнхийдөө энэ 3 дээр 3 одоо цэг дээрээс хамгийн ихээр экспортлж байна. Нийт жойшны за тэр 550 мянган дээдлийн эдийг нэмэх юм бол үндсэндээ 400-500 орчим мянган тонн зөвхөн энэ 3 цэгээс гарсан байна. Гэхдээ нэг их сони юм нь болохоор үнэн одоо тэнд ингээд 20-30 аж ахуйг экспортлж байна шүү дээ. Худалдаа авагчид нь цаана харахаар ирээнд байдаг яг нэг компани, бараг нэг эзэнтэй 2-3 компани. За Тэнжин гэж байгаа бол бас нэг ерөнхийдөө Монголтой холбоотой ийм хэдэн компани. За Оросын хэдэн компани байх хэрэгтэй. Тэсэн мөртөө худалдаа авч байгаа үнэн өөрөө янз янз байх. Одоо дотроо бараг $100 ялгаатай. Одоо $110 нэг хэсэг нь зарж явах, нэг хэсэг нь $130, нэг хэсэг нь $160, нэг хэсэг нь $180 гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ чинь жоншул одоо харьцангуй үнэлт өгөмж болохоор стандартын хувьд те Орос найрлагын хувьд ийм бүтээгдэхүүн гэж хараад байгаа ч. Тэгэхээр бовод орж байгаа та одоо ФК 95 ч гэдэг юм уу 85 одоо ингээд чинь 75-аас дээш доошх гэдэг ангилдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь үнийн нэг бодлого байж болох уу? Нэг цонхны бодлого байвал илүү Монгол улсад илүү одоо ашиг олох юм биш үү? Үр дүнтэй байх юм биш үү? Энэ талаар тэр өнгөрдөг жил ажлын хэсэгт орж яваад нилээд компаниудын ирээтэй танилцсан. Тэрийг нэг нэр дээр даалцаллуудад баймаргүй байна. Нэг Оросын холбооны улсын нэг одоо тойрогт байрлаж байгаа үйлдвэрүүдтэй гэрээ хийцсэн байгаа нь яг л үнийн зөрүү үнэт. Дээдлийнх нь одоо миний харцны 10 гаруй юутал гэрээтэй танилцахад үнийн зөрөө нь 60-аас хамгийн 60-аас $100 одоо зөрүүтэй байж байгаа юм чинь нэгжийнх нь. Энэ бол үндсэндээ энэ дээрээс юу дүгнж болох вэ гэхээр Монгол улс чинь өнөөдөр нэгдмэл улс биш шүү дээ Америк шиг. Юу холбооны улс биш шүү дээ. Нэгдмэл улс, нэг үндсэн хуультай, нэг ашигт малтмлын хуультай. Ингээд нэг л хуультай. Хуулиа Монгол улс одоо бүрдэхэд энэ ашигт малтмал чинь зүгээр ноолуураар одоо балтай хийгээд зарж байгаа компаниуд 10 компани 10 үнэтэй өөр үнэтэй гадагшаа гаргаж байхыг би бол тэрийг зөв одоо нэг тэрэн дээр анхаарал хандуулдаг. Аль компанид ямар стандартаар хийгээд дэлхийн ямар загвараасаа шанар бүхнээс хамаагаад үн өөр байж. Жоншин дээр болохгүй. Тэр нарийн хэмжээ гарна. 95% ФК 95 бол 95. 75 бол 75. Энэ дээр Монгол улс нэгдсэн улс юм чинь үнийн бодлогоо Монгол улс төрийн бодлогын хэмжээд авч үзэх хэрэгтэй. Авч үзэх хэрэгтэй. Тэр ялангуяа уучлаарай хууль бусаар ажиллаж байгаа одоо тэр ашиглагч үйлдвэрлэгчтэй гол холбоотой байгаа.
За энэ дээр бол Монгол улс чинь төртэй, хуультай юу хуультай. Засаг захиргааны нэгц тэр газар ч бүгд эзэнтэй. Сумын одоо багийн одоо доржи хаваржантай ойрхон чигдэг юм. Энэ дээр гол тэр үйлчлэгээ нэг үнэтэй байж болох юм бэ? болох биш, байх ёстой болох биш. За жигдэл улам инженер бүгдээрээ саналаа хийгээд манай нэвтрүүлгийн хугацаа бас дуусах гэж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ асуудал дээр нэлээд төвлөрөөд ингээд өндөрлөе. Миний хувьд бас тийм бодолтой байгаа. Яг л хязгаарын тавиал өгөх хэрэгтэй. За FK 75 за гараар ялгсан кусак бол ер нь доод үнэт хийх хэвээр. Тэгээд дээд нь тийм хязгаарын хооронд байх хэрэгтэй гэсэн. Ингээ баяжуулаараа чанарын ялгаанаас хамаарат үний ийг нь бол тогтоож өгөх хэрэгтэй. Тэгтээ бол тэр бол тухайн үнийг борлуулалтын үнийг бол унгаж гин гэж үзэж байгаа юм. Тий, унгаж гин гэсэн үг. Хувийнхан болвол тий унгана. Тэгээд баяжуулагчдын хувьд ер нь манай баяжуулах хүчин чадал чинь бараг одоогийн энэ 550 мянган тонн байтугай сая 500 мянгаыг баяжуулах хүчин чадал суурьшиж үйлдвэрүүдийн нийт хүчин чадал. Тэгэхээр ер нь түүгээр нь одоо цааш гарах хэрэг байна. Тэгээд та саяны энэ үнийн бодлого дээр саналаа хэлээ. За энэ яг түрүүний бидний ярианд дотор бол гарчих юм аа. За суурьлах зүйн чадлыг бол одоо саяас дээш бол байгаа. Үнэн зөвхөн одоо борон дөрвөлэн байжуулах үйлдвэрийн анхны суурьлах зүйн чадал чинь 600 мянга байлаа. 400 мянган тонн хөдөр боловсруулахаар бол хүчин чадал бол суурьлагдсан байж байгаа ч. Тэгэхээр эдгээрийг ингээд нэмээд үзэхээр бол сая гаруй орчим тонн бол байх шиг байна. Гол асуудал бол юун дээр тулгамдаад байна уу гэхээр чинь зэрэг нөгөө зардлын асуудал. Дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байгаа тохиолдолд бол хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжууд бол байна тий. Өшөө бид нар 30-та 20 эдтэй одоо калциватаар ягуулахтай хөдрүүдээ цаашаа байжуулах орчоос оруулж тэрийг олон улсын зах зээл дээр үнэтэй оруулж мэдээж зэрэг энэ чинь ашигын төлөө явж байгаа нэг талтай. Нөгөө талд бол бусад хамт хөрөмжийн дэвшил шинжилгээний асуудал, зардал бууруулах асуудлууд бол байж байна. Энэ болгонлогоо бол бид нар хандаж явах зайлшгүй шаардлагатай. Хоёр дахь асуудал нэгэд аваад үзэх юм бол үнийн хувь дээр ихээр зэрэг борлуулах нөхцлөөс их шалтгаалаад байт юм аа. Яг үйлдвэр дээрээс авж байгаа тохиолдолд нэг үн. Үйлдвэрлэлээс хил нөхцлөөр авж байгаа бол нэг өөр үн. Бомб нөхцлөөр авж байгаа гэдэг юм уу? Эсвэл одоо яг тэр хөдөлтөөлөх цэгийн хадэр нөхцлөөр авж байгаа бол энэний чинь хооронд болохоор дандаа тээврийн зардлын асуудлууд өөрсдөө их орж ирж байгаа. Тийм болохоор энэ дээрээс бол бид нар бас ялгаж ойлгох хэрэгтэй болоод байгаа. Уурхай ам нөхцөл, хил нөхцөл хоёрын чинь хооронд л ихэд нүүрсэн дээр $30 байдагтай адилхан. Жаншин дээр бол бас энэ үнийн ялгаа бол гарч ирнэ. Тэгэхээр бид нар яг аль нөхцлөөр нь худалдах хэрэгтэй юм бэ? Тэгээд дээрээс нь мэдээж чанарын асуудал. Энэ бол өнөөгөө бодох хэрэгтэй болоо гэж бодож байна. Монгол улсын энэ уурхай салбарын нэг чухал асуудал дээр төвлөрч ярьлаа гэж ингэж бодож байна. Ер нь улс орнууд бол стратегийн орд гэхээс илүү стратегийн минерал гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр жанш бол яхааргүй дэлхийн нийтийн одоо тэргүүн үлгээнд байгаа хамгийн их хэрэгцээтэй одоо орлуулах боломж хязгаарлагдмал ийм минералын нэг. Тэгэхээр бид энэ асуудал руу дахин эргээ орох болно. Хамгийн гол нь жанш өөрөө түүхийгээр хэдийгээр нэг 40-50 мянгаар ингээд зарагдаад байгаа боловч за баяжмал болоод нэг $100 одоо өнөөдөр өнөөсөд $200 болж байгаа бах. Хэрэг дараагийн шатны боловсруулалт хийгээд одоо киролит үйлдвэрлэх юм бол $500-600. За доторын хүчил болох юм бол $1200, $1500 ч болд юм. За бүр одоо флорокарбонат хийх юм бол $2700 болоо тонн. Энэ үндсэнд ордог учраас ийм үндсэнд оруулах ийм боломжийг бид нар илүү харж одоо илүү одоо нөөцөлж ийм боломжийг одоо технологийн хувьд ч тэр санхүүгийн хувьд ч гэсэн Монгол улс байнга юм байхгүй хаа гэдэг. Тэгэхээр энэ сайхан өдрийг хүлээж илүү одоо технологи ашигласан үндсэнд төрөгсөн ийм салбар болохын төлөө бүгд зорих одоо зүйтэй юм аа гэдэг ийм үгээр өнөөдрийн төлөвлөгөөг өндөрлөё. Та бүхэнд хүрэлцэн ирж ярилцсанд оролцсонд талархаж байгааг хэлье.